баярлагдав шүү ээж нь. Тэгээ хүүхдүүдээ би надлан явхад 3 хоног маш их хуйлсан. Ирээд би энд ингээд энэ өрөөнд минь ингээд суугаад тэгээд хэдүүлээ гоё дээл ховцоо өмсөө цагаан сараа хийгээд ингээд гоё байхад бол тэр үйл явдал нь надад харагдаад би 3 өдөр хүүхдүүдээ гаргаж өгөөгүй. Би ер нь ийшээ тийшээ хүн явхад гаргаж өгдөггүй юм. Надаа миний сэтгэл дотор нэг л юм буглаа байдаг учраас үгүй би тэгээд ирэхээр нь л огтч авна гэдэг ийм гоё бас нэг бэлэгдэлтэй байдгийг. Тэгээд тийм учраас ингээд 3 хоног хүүхдүүдээс одоо харин дасаад бас гайг болж байна. Тэгээд үрдээ ингээд сайхан төрсөн өдрийн минь төргий миний өөр хоолоо сайн идж байгаарай. Тэгээд энэ 3-3 тишгийсэн харчуудынхаа амьдралыг зохицуулахдаа яг өөртөө баяр баясгал мэдээж хэрэг та дөрвөн жаргалын дээдийн гоё амсаж байгаа. Жаргалын дээдээр амьдарч байгаа. Энэ бол миний бэрийн ухаан юу зарагдсных шүү. Яг үннийг хэлэхэд тэгэхээр амьдрал гэж юмны утга учир ерөөсөө л амьдарч байгаа, амьдруулж байгаа хүмүүсийн л утга учир. Тийм учраас энэ болгоны уялдаа энэ болгоны одоо гурвалжин пирамид байна уу, гурвалжин үнцэг байна уу, ямар байна? Энэ болгоны үнцгийг тэгшил тааруулж байгаа нь бэрийн ухаан, хүргэний ухаан оршдгийн. Яг ингэснээр ээж нь маш сайхан, баяртай, жаргалтай. Ер нь өрсөд нь эрүүл саруул, амьдралтай, ажилтай, ухаалаг явхад ээж хүнд өөр юу ч хэрэггүй. Би өрсөөсөө нэг төгрөг гуйхгүй тулд, нэг оймс гуйхгүй тулд би махитлаа явж байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа. Энэ чухам юу гэхээр би бэрдэн бас нэмэр болж байгаа юм шүү гэдэг бас бодлыг төрүүлэх хүч ийм амьдарч байгаа. Миний бэр олон сайхан одоо найз нөхдөдтэй миний бэр хөөхөн ааштай яриасаг тэгээд тэр ургалж үзэлгээд ингээд магтахгүй байхын аргагүй. Би ер нь бас бэрүүдийн азтай миний том бэр гихт чинь гоё нуу гэсэн наа гэсэн тийм гоё охин байгаа. Миний дунд бэр гихт чинь хөөхөн алагнууд нь алагдсан. Одоо ч гэсэн би холбоотой ингээд байдаг. Түрүүний 7 хоногт хүртэл манад ирээд ингээд гоё хоёлаа сайхан суугаад сайхан үнсэлцээд би өөрийгөө сайхан тэрвэрч үнсээд явахт нь зөндөө хүнсээд яг хаалгаар гарахт нь алийг дахиад нэг үнсээд хийгээд ингээд үнсэхдээ би ер нь дуртай л та, үнсүүлэхдээ би бас дуртай л та. Тэгээд энд болгоныг би болгосон. Тэгээд сайхан болгоныг би болгохыг хүсдэг. Чухам яагаад гэвэл миний үрс яг энэ ёсоороо сайхан амьдрах, нам тайван амьдрах ёстой. Энэний их үсвэл ерөөсөө л миний бэрийн энэ хатан ухаануудын хүч гавья. Тийм учраас охин үрдээ маш их баярлагдав шүү ээж нь. Тэгээ зөндөө их санаж гэн шүү. Тэгээ мүдхэн уулзсан. Тэгээд би ягаад дэлгөөний уцаар ярихгүй байгаа ингээл ингэжсэн. За миний охин тэрнээс илүү их ажилтай шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг ханин ингээл ээжтэйгээ ярьлаа, ээжтэй тэглээ, инглээ гэл ингээл орчлоо хорвогийн бүх юмыг дуулгадаг байж таараа шүү дээ мэдээж. Тэгээд би хүүдээ хэлдэг. За миний охин, миний хүү дөгөөнийгийнхаа тухан дээр өстө чангаас чанга ингээд ээж үнс гисэн шүү, даалгаврын шүү гэд үнсэж байгаараа гэд ингээд би хэлдэг аахгүй, үргэлжийн мөнхөд хэлдэг. Тэгэхээр миний охиныг үргэлжийн мөнхөд яг миний хэлсэн ясаар миний хүн үнсдэг байх гэдэгт итгэлтэй байна. За ингээд энэ хооронд би энэ цэцгийг өчигдөр ингээд ургуулхад би ер нь маш их цэцэг ургуулж ирсэн. Тэгээд нөгөө дандаа одоо явдаг учраас ингээд ерөөсө цэцгэндээ санаа зовоод байдаг байсан. Тэгээд тэр цэцгүүдээ ингээд найзынхаа одоо цайны газар бэлгэлцсэн. Тэгээд энийг бас ургуулсан. Энэ бол учиртай, начиртай цэцэг гэж би бас бодож байна. Яг төрсөн өдрөөр нь би ингээд ийм гоё цэцэг. Хоёрт гэхэд энэ Коред яг нөгөө миний төрсөн өдрөөр манай нэг найз нар бэлгэлжсэн энийг би энд. Тэгээд цэцэг гэж юм чинь өөрөө дэлгэрдэг, өнгөлдөг, жавхааждаг. Түүнийг хараад эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч хүн байна уу маш их баярлдаг. Да ялангуяа миний хувьд бол цэцэг, шоколад, торт гурав нураад унцдгийг. Яг түүнтэй адилхан эмэгтэйчүүд бол ерөөсөө яг л тийм байдаг. Яг тэднэр шиг яг ингээд бодоод байсан чи хараа торт, шоколад, цэцэг
Гуруула айгуу тийм зөөлөн чанарын маш зөөлөн чанарын тийм гоё нэг харахад харуушин гоё зөөлөн өнгөлөг идэхэд зөөлхөн амтлаг тэгэхээр чи ерөөсөө энэ эмэгтэй хүн өөрөө тийм нугарамтгай тийм уярамтгай тийм гоё байхыг хүсдэг өөрийн мөн чанар нь тийм учраас тийм дуртай байж магадгүй. Тэгээд охиндоо ингээд холч гэсэн ингээд цэцэг бэлгэлье. Тэгээ сайхан дуу бэлгэлээ гавьяатайхаа тэгээ үргэлжлэлийн охиндоо сонсгоо.